За санах. За. Болтоо хаана. Тэр атанаас. За. За. Сум ороод ирлээ. За. Өнөө должингой хүү батаа байна штэ. За тий. Тэр чи сумын тамга газар ажилд орчиж. Ваа. Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгаалал хариуцсан мэрэгчлэлтэн гэнэ нэг юм болсон юм байна. За. Тэгээ надад нэг ийм бичих өгсөн. Юу вэ? За. Энэ дээр ингэж байгаа юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А55 дугаар тушаал. Туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загвар. За. Хойлооч одоо хөдөлмөрийн гэрээ байгуулах юм байна шүү дээ. За. Тэгээд энэ дээр ингэж байгаа юм. Ажил амралтын цагийн горим. Ажил амралт гэжтэй чи тэр чинь амлаа готлуулчаа тэгээд үн амлаа саач тэгээд амарч байгаа үү. За 2 дугаарт нь цалин үлс олгох хугацаа. 3-т нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил гэ за нэг иймэрхүү юмнууд байна. За. Ха. Хоёлаач ууг нь хавар мал төлөхөөр нэг хэдэн төлний юм. Тэ. Тэрэн дээр ингэсэн байна. Цалин үлснийхөө 30-аас илүүгүй хувь дээр ямар нэгэн тийм нөгөө эд зүйл ч юм уу те тиймэрхүү мал хунар тохиролцож болох юм. Тэгвэл болно шүү дээ. Чинь тий. Хоёлаа тэгвэл гэрээгээ байгуулах уу? Одоо юу? Тий. Чистэн. Нэг ажлын хажуугаар одоо юу гэрээ контракт болоод явчихваа чистэн. За явъя хаа. За. Хөдөлмөрийн тухай хууль 71-р зүйл туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлог 71-1 ажил олгогч нь туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. 71-2 туслах малчин гэж үндсэн малчны дэргэд амьдарч түүний удирдлага хяналтын дор мал маллах, мал аж ахуйтай холбоотой бусад ажил эрхэлж, цалин хөлс авахар харилцан тохиролцсон ажиллаж байгаа хүнийг ойлгоно. Бусдын малыг бие даан хөлсөөр маллахтай холбогдсон харилцааг иргэний хуулиар зохицуулна. 71-3 туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтан ажил олгогчийн гэрт эсвэл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд нь амьдарч ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. 71-4 ажил олгогч түүний гэр бүлийн гишүүн туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж альва ялгуурлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтнаас ангид ажлын байрны нөхцлөөр хангах үүрэгтэй. 71-5 туслах малчны цалин хөлсийг энэ хуулийн 112 дугаар зүйлд заасны дагуу олгоно. 71-6 ажил олгогч туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил амралтын цагийг энэ хуулинд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Ажил олгогч нь туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтныг 7 хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах. Энэ хуульд заасны дагуу ээлжийн амралт олгох үүрэгтэй. 71-7 хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан 7 хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрд байх үүрэг хүлээхгүй. 71-8 туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтан нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 4 дахь заалтанд заасан даатгалд сайн дураараа даатгуулна. 71-9 туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварыг ажилтны болон ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын саналыг харгалзан
хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлана. 71-ийн 10 туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтан энэ хуулинд тусгайлан зааснаас бусад тохиолдолд холбогдох хөдөлмөрийн хууль тогтоомж хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг нэгэн адил мөрдөнө. 112 дугаар зүйл. Туслах малчны цалин хөлс. 112-ийн 1 туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүү хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. 112-ийн 2 энэ хуулийн 112-ийн 1-д заасан мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох бөгөөд тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцно. 112-ийн 3 мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлсөнд тамхи, согтууруулах хундаа, бүх төрлийн эм, хуулиар хоригдсон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтөй худалдах бараа бүтээгдэхүүн олгохыг хориглоно.